Бүгдээрээ 6-аас 8 цаг сайхан унтаж амарсан. Сэтгэл зүйн хувьд бол хэвийн тайван байж ах хэвээр. 1 2 шагнал урамшуул одоо ингээд ажилч руугаа чиглэсэн бодлого байна. Тэгээд нэг талаас гэх юм бол манай захирлууд дараа зэрэг нэрээ одоо нэг бусад одоо байгууллагын дарга шиг ингээд нэг өрөөнд суучаад ингээд тийг ингээд суугаад байдгүй. Яг бид нарыг удирдаад өөрсдөө цуг ажиллаад одоо ингээд нөө хаалга маань ихний хаалга маань бодгодоо гараад ирж байгаа шүү дээ. Тэгэхээр одоо эндээс цуухаа хадах хэрэгтэй. За. Human story. За сайн байцгаана уу. Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. За ингээ Human Story-ны 5 дахь дугаар хүрэхэд бэлэн болсон байна. За өнөөдрийн зочноор Манал Сүрэн ахыг урьж оролцуулсан байгаа. За Манал Сүрэн ах өөрийгөө товчхон танилцуулна уу? За сайн байцгаана уу. Намайг Манал Сүрэн гэдэг. Би одоо энэ Үлзий хаалга гэдэг компанид бодгийн хэлцэд ажилладаг. За тийм бай. Тэгэхээр өнөөдөр Үлзий хаалга компанид ажилладаг Манал Сүрэн ахтай ажлын нэг өдөртөө танилцуулна. За тэгээд одоо ажил руугаа явж байна. Ажлын цаг ер нь хэдээс хэд байх вэ? Ажлын үндсэн цаг нь бол манайх 8-аас 5 цаг хүртэл ажилладаг. Бид нар болохоор одоо өглөөний 7 цагаас ажиллаа эхлээд тэр нь болохоор өглөөний 7-оос 8 хүртэл ажиллаж байгаа илүү цагаар тооцогдож явчихдаг байхгүй юу? За. Тэгээд бид нар ингээд өглөө эрт эхэлж байгаа байхгүй юу? За хаалганы үйлдвэр гэж байгаа. Тэгээд ер нь өдөрт ойролцоогоор дунджаар хэдэн хаалга ер нь гардаг вэ? Дунджаар ер нь бол одоо нэг 50 орчим. Вау, 50 орчим хаалгатай. За максимум одоо бүр дээдлэнод хичээл ер нь хэдэн хаалга гарах боломжтой? Би бодгийн хэсэг дээр ажилладаг болохоор миний нэг өдөрт хамгийн их бодчихсан хаалга би нэг өдөрөнд 150 хаалга бодчихсан. 150 хаалга хүртэл бодсон үү? Тий. Ер нь бол одоо манайх шинээр тийм бодгийн цогц төхөөрөмж өгсөрчөөд байгаа байхгүй юу? За. Манай хүчин чадал бол өдөрт 300-аас 400 хаалга бодох бүрэн боломжтой. Вау, тийм үү? Тий. Тэгээд тэрнээс гадна бусад одоо өөр төрлийн деталуудыг одоо манайх ч хуурай бодгоор боддог. Тий. Бусад деталуудыг бодох бас боломжтой. Ингийн шингэн бодгийг бодох юм бол энэ хуурай бодгийг нь болохоор нөгөө 200 градусын халуунд ингэж 15 минут байлгаж бэхжүүлдэг байхгүй. Тэгэхээр энгийн шингэн бодгийг бодох юм бол хамаагүй бат бөх. Гандалт багтай эдлэгийн хувьд насжилт удаан гэсэн үг. За. Окей. За тэгвэл орж таны ажлаа танилцъя. За тэг. Бид тойроод ажлаа дээш орж. Тий, дээш орж эхлээд хувцас сална. Хувцас салаад ажлын хувцас өмсөд тэгэл ажилд орно. Зөв. Манай хувцсны өрөө шиг. За, сайхан өмслөө. За, ажлын хувцас салдаг өрөө байна тий. Энэ альчуур ах шиг энэ усан зорж мордог уу юу? Тий, манайх халуустай. Вау. Энэ ажилчид орон буухтаа. Хүмүүс энэ чинь ингээ усанд орцоод. Вау, тийм бос. Яа бай. Тэгээ цаанаас нь ингээ савн шампунь бүгд бэлмээ өөрсдөө альчуур авчираад усан зараад ингээ буцах гэсэн. Сенс мэстэй. Өстой гоё үйлдвэр шүү дээ. За. За, хувцас байгаа. За, нэг авч. За. Хантац бэл бас. Энэ жил манайх ингээд 3 төрлөөр юм хүмүүстэй юм шагнал зарлаад байгаа. За. Уралдаан гэх юм уу? Энэ болохоор ингээд хамгийн ихнийх нь ажлын цагийн баримтлалгээд таслахгүй хоцрохгүй ингээд чөлөө хамгийн бага авсан үнийг одоо нийт жилийнхаа эрсцийнхээ дүнгээр тооцож үзээд тэгээд хамгийн бага чөлөө авсан таслаагүй хоцролт багтай хүнийг 10 сая төгрөгөөр шагнал. Тэгээ хоёр дахь нь болохоор хамт олон болон харилцагчтай найрсаг харилцаа гэдэг. Энэ бол ойлгомжтой тийм ээ. Одоо хүмүүсийн харилцаа хандлага тэгээ гадны хэрэгтэй найрсаг харилцсан. Тэгээд энэ дээр бас 10 сая төгрөг. За. 3 дахь нь болохоор ажлын байрны эмгэг цэгц хувцлалт. Эмгэг цэгцтэй хувцалсан. Тэгэхээр тус-тустай 10 сая 30 саяг ер нь бол 3 ажилчин төгнө гэсэн үг үү те? Тий, тус-тус. Тийм. Яг гоё. За, хүрдүүлдэг баг. За тэгээ. Хаалцаны амрал чөлөө цагаар бид нэг ингэ тенс тоглож байна. Тенс тоглох юм ш тий. Яг гоё. Сайхан өмслөө. Үлзий хаалга. За, сайхан өмсцөөснө. За сайхан өмсцөөс. Сайн байна уу? Thank you. Яг л өмслөө шүү дээ. Ажлын нэг өдөр блог бичлэг гэж байгаа. Тий. За. Тэгээд
Хэлбээс л өнө тавтан завцлаа. Хаас арднаас бол дасгал ийгэл давталдаг. За бүгдээрээ 6-аас 8 цаг сайхан унтаж амарсан. Биеийн эрүүл мэнд сэтгэл зүйн хувьд бол хэвийн тайван байж ах ёстой. Нойр дутуу бол бас осол эндэлт гарах магадлал өндөр. Ажлын хувцас хамгаалах хэрэгслээ бүгд жигд өмсөөрэй. Хамгаалтын шил, маск, нүдний шил, бэли тийм ээ. Энийг бол бүгд өмсөж явах ёстой. Ажил эхлэхийнхээ өмнө хариуцж байгаа тоног төхөөрөмж, аюулгүй байдал, бүрэн бүтэн байдлыг заавал шалгаарай. За манай нууглагч, тасдагч тоног төхөөрөмж дээр ажиллаж байгаа нөхдүүд материал хийц бэлтгэхдээ хөлөө педалаас заавал салгаж агаарай. Гагнуур дээр ажиллаж байгаа нөхдүүд ажил эхлэхийн өмнө гагнуурын аппарат, хийм боллон энтрээ бол заавал шалгаж үзээрэй. За тэгээд хутаг алхахтай харьцаж байгаа нөхдүүд ялангуяа тасдагчтай харьцаж байгаа нөхдүүд бол тасдагчныхаа эрийг заавал шалгаж хаалт хамгаалтыг нь хийгээрэй. За бодог дээр ажиллаж байгаа хүмүүс энэ хаалга үлгэх үйл ажиллагаанд бол маш анхааралтай, давцсан дээр болгоомжтойгаар зайг энэ настгиндаа эхлэе. 1 2 2 3 4. За нөгөө тийш 1 2 3 4. Зя тэгээ бүгдэнд нь ажлын амжилт хүсье. Аюулгүй байдлаа сахиж ажиллаарай. За ажилдаа гарцгаая. За одоо яах вэ ага? За ерөнхийдөө бол дээшээ гараад хаалганыхаа чигтгэн гарцыг хараад зарим нэг шат амжилтлага дээр ингээд жоохон хүн дутуу яваад байгаа байхгүй. За хүн дутуу. Тэгээ одоо ингээд жишээлбэл одоо энэ дээр нэг залуу чөлөө авчдаг ч юм уу те. Тэгэнгүүт бид нар ингээд нэг нэгийгээ одоо нөхөж ажиллах шаардлагатай болоо. За. Тэгэхээр ерөнхийдөө дээшээ гарч хоёулаа хаалганыхаа гарцыг хараад энэ будгийн өмнөх амжилтлага одоо цаажийг нь ухаж бэлдэх гэсэн үг те. Битэрийн хийгсад амжилттай болохоор одоо энэ нэг дээрээс хороблогдоод 11-д гараад ирсэн хаалга байна шүү дээ. За. Одоо энэ чинь ингээд цоожиг нь хийсоо одоо ингээд энэ дээр цоожиг нь хийгээд яг ингээд тааруулна гэсэн. Цоожиг тааруулсан юм тий. За. Тэгээд хоёул будахад бэлэн болгоод ийшин тавина гэсэн. За. Энэ хаалга маань одоо ингээд бэлэн болсон. За. Цоож багтаад. Одоо ингээд хэвийн цоожлогдсон. Монгол болоо. За энэ хаалга ингээд будахад бэлэн болж байна гэсэн. Цоожин дээрээс ухагдаад цоожин бэлэн болоод будахад бэлэн болсон хаалганууд энд ингээд хөнгөнгөөр нь ялгаж тавьдаг байхгүй. Өнгөөрөө. Тий. Одоо жишээлбэл ямар өнгө? Энд одоо гэхэд одоо энэ 50-81 гэдэг юм цагаан сар. Энэ 2 игнэ байна ингээд. Цагаан сар 2 игнэ байгаа юм тий. Энд одоо бор хаваалгыг ухаж эхэлж байна. Бор хаалга. Энэ Монгол гэрийн хаалгыг бол одоо ингээд захиалгын дагуу боддог болохоор эдгээр дээр ингээд захиалгын хөнгө бичдэг байхгүй. За. Тэгээд эдгээр чинь яг нэг стандарт нэг хэмжээгээр хийгдсэн болохоор ерөнхийд нь ингээд одоо за тэндээс нэг хүн 10 бор хаалгах юм бол тэргүүр нь орох гэсэн. Монгол гэрийн хаалгууд хийж хураацсан. За. За тэгэхээр орох уу? Тий. За. За. Сайхан амсчихсан. За, эдээ. За.
За цай. Гол хийжтэй цай. Монголд ингэж өглөөний цай өгдөг газар ер нь ховор шүү тий. Яг бүр нөө байрлаж ажилладаг газрууд бол өгдөг хэлтэй нөө. Уурхан кемп, Уурхай мохор кемп юм тий. Энэ ч яг хотын төвд ажиллаж байгаа хотод ажиллаж байгаа. тий. Ихэнх нь бол зүгээр одоо өдрийн хоолч авахгүй ш. Зарим нь бол зүгээр хоолны мөнгө өгөл. Тийм шүү дээ. Одоо энэ өдрийн хоол, өглөөний хоол өгөхөд хүмүүсийн ажилтны цалингаас суудах гэсэн юм байгаа юу? Байхгүй тий. Зарим тийг суудах юм л шүү дээ. тий Цалингаас нь суудах тий. За манлайхын хувьд хэд жилд ажиллаж байна та? Энэ жил одоо ингэ 6 дахь жилтэй. 6 жилд ажиллаж байна. Анх ажиллаж байхад ер нь хэдэн ажилтнтай байсан танаа үйлдвэр? Намайг анх орцохт нэг 13 болоо 14 л тэгж тий. Тэгээ одоо ингээ харахад 50 дэн ажилчинтай боллоо. Ер нь хүмүүсийн одоо ингээ тогтож үлдэж байгаа шалтгаан ч юм одоо таны хувьд гэх юм бол одоо 100 дахь жилдээ яаж ингээ тууштай гоё ажиллах тийм шалтгаан хэм хөксөргөсөн зүйл нь юу вэ? хэд хэдэн хүчин зүйл байгаа. Ер нь бол одоо шагнал урамшуул одоо ингэ ажилчид руу чиглэсэн бодлого байна. Тэгээд нэг талаас гэх юм бол манай захирлууд дараа зэрэг нэрээ одоо нөө бусад одоо байгууллагын дарга шиг ингэ нэг өрөөнд суучаад ингэ тийг ингэ суугаад байдгүй. Яг биднийг удирдаад өөрсдөө цуг ажиллаад тэр бас надад илүү түлхэж болсон. Ер нь бол би ингэ анх захирлаа харцаад ингэж бодсон. Тэнд ингэ би ч өмнө цэргийн байгууллагад ажиллаж байсан. Цэргийн байгууллагын дарга нар бол ойлгомжтой шүү дээ. Тэгэл орж ирсэн чинь манай байгууллага чинь юм байсан байхгүй. Цөөхөн ажилтнтай. Тэгээ бид нар чинь ингэ дундаа нэг 0-тай. Тэгээ тэр 0-ыг тухайн үед цэвэрлэгдсэн байхгүй. За. Нөө 0 ингэ ээлжээр цэвэрлэг. Ээлжээр цэвэрлдэг. Тий. Одоо ингэ тэгээд нэрсийн дараалал гаргах. За. Тэгээ би ороод удаг байхдаа за миний нэр хэд тэр бичигдэж байгаа. Нэрээ хараад. За. Тэгсэн чинь хамгийн ихнийх дээр нь захирлын нэр. Тэгээ би гайх. Тэгсэн чинь өөрийнх нь нэр үү? Тий. Хэд хоногийн дараа яг ингэ тэр чинь ингэ хоног хугацаагаар ингэ хийгээ яваад гас. Тэгсэн хэд хоногийн дараа захирлын өөрийнх нь нээлттэй өдөр боллоо. Би ингэ зэр нь чинь ингэ шинэ хүнстэй байж ингэ сонирхоод хараад тэгсэн чинь ялгаа авахгүй буснтайгаа адилхан өөрөө нээлттэй өдөр ингэ нойлон цэвэрлээд угаагаад тэгэхэд бол надад ингэж бодогцсон. Дарга удирдахч гэдэг чинь ингэ ер нь бол ялгаатай шүү дээ тийм ээ. Тэгээд би тэн дээр айгүй их үлгэрч авсан. Тэгээд ер нь бол энэ байгууллагад ингэ цаашдаа ажиллахад би өөрөө ч их хөгжих юм байна. Их юм сурч мэдэх юм байна. Тэгээд л ер нь тууштай ажиллахаар шийдсэн. Би ч гэсэндээ бас ингээ олон газар ажиллаж байхдаа Солонгосоос 7 жил ажиллаж амьдсан. Тэгингээ ер нь яг мэдсэн зүйл нэг дарга захирал ямар байдаг байна. Тэрнээс айгүй хүлэгч авдаг юм байл л те. Ажилчтай ажилтнаас сэтгэл зүг ойлгоно гэдэг нь айгүй чухал юм шиг байна тий. Тий. Одоо ингэ жишээлбэл зүгээр бидний ажлыг өөрөө хийж үзэггүй нэ. Чиний ажил чагаа явахгүй загнаад шахах юм бол тэр хүн чинь ингэж бага угаар шахагдсан ингэ дарамтлуулсаар тэр хүн чинь ингэ бага угаар сэтгэл нь цааш илсээр аваад ажлаасаа гараа явуулдаг шин. Харин тийм шүү. Тэр хүн тогтохгүй шин. Тий. Ер нь бол ингэ одоо дарга захирлуудтай ингэ ажиллаа ярихад айгүй төхөмтэй айгүй ойрхон байдаг байхгүй. Яг тэр хүмүүс чинь өөрсдөө ингэ бүх шатн дээр ажилладаг бүх ажлаа мэддэг болохоор тэгэхгүй ингэ тэд нар ч айгүй ойрхон баг шин. Ингэ ойлголцоод айгүй амар болчихсон. Тэгээд тэр хүмүүсийн ажилтнууд илүү ойлгоно. Энд ийм хүндрэл учрна. Ажилтнуудаа одоо ажилчид руу чиглэсэн одоо биднэрт ээлтэй бодлогыг энэ хүмүүс ч өөрөө дунд нь ажиллаж байгаа юм чинь тийм биз дээ. Тэгэхээр чинь биднэрт ээлтэй бодлогыг баримталж эхлэв шүү дээ. Зөв. Цайны цагаар ингээд гэрлээ унтраачдаг юм байна тий. Энэ ямар шалтгаантай юм бол? Энэ болохоор манайх ингээд өдөрт нь хариуцлагатай жижүүргээс гаргаад за тэгээд хариуцлагатай жижүүрүүд маань одоо энэ цахилгаан багснууд унтарсан хэсгийн аюулгүй байдлыг шалгаад гэрэл чэдгүүдэд унтраагаад тий одоо энэ чинь ингээд бүгд цайнд орсон хөнгүү байгаа үед цахилгаан хэрэгсэл асаалттай байхгүйгээр жижүүрүүд маань унтраад өгөхгүй. Зөв. За хоёул одоо үйлдвэртэйгээ хичнээн танилцъя. За манай үйлдвэрийн үйл ажиллагаа эндээс л эхэлнэ дээ. Энэ болохоор манайх одоо ингээд одоо энэ хаалга хийж байгаа төмөр нь одоо ингээд нэг юм хойлостой төмөр одоо ингээд нэг оромог гэх юм уу. Энэний одоо цэвэрж энэ 6 тонн шүү. 6000 гэсэн.
Тий, нийт вест нь 6 мянга тий. Нэг нь 6 тонн, ер нь 5 тонн гарan. Вау. Тийм бид. Амар үгүй юм шүү дээ. Энэ болохоор би түрүү нөгөө Монгол гэр хийгээдсэн шүү дээ. Тий. Тэрний хавцсан дээр хээ дардаг. Тийм. Гидр цилиндрээс шахдаг юм. Энэ одоо хэдэн тонноор шахах вэ? 3600 тонноор шахах. Пүү. 3600 тонноор. Тийм. Энэ болохоор гидрийн банк нь. Тэр ингээд ийм 2 том гидр ноцоостой. Цилиндрүүдийн харалтаа нэлээд том боостой. За. Энэ амар том юм биш. Шээ хэвлдэг байхгүй. Гэр Монгол гэрийн хаалган дээр. За одоо нөгөө түрүүний хуулиастай том байсан ингэж өлгөөд. За. Одоо энэ хоёр автомат машин болохоор одоо энэ дээр ингээд хэмжээгээ сануулад, уртынхаа хэмжээг сануулад тэнгууд энэ ингээд автоматар өөрөө хөвд тастаад байна. Одоо хэмжээ тастаад байх юм. Тийм, стандарт хаалга одоо нэг хэмжээтэй хаалга орлоо гэхэд энэ дээр уртыг нь сануулчаад энд нь ингээд ширээгээ тавиад өргөцнө гэсэн. Тэнгууд энэ маань ингээд зүсэл ширээн дээр ингээд гаргаад байна. Таныг анх ажилтдаг байхдаа өөрөө тасдаг байсан уу гараараа? Бид нар намайг анх ажилд ороход ийм хойлостой төмөрс зүгээр одоо нөгөө гадуур төмрийн худалдаан дээр зардаг өргөн 1 метртэй, урт нь 2 метртэй листтэй шүү дээ. Тийм листийг авч хийдэг байсан. Тэр илүү их гардаг байсан бах те. Тэгэхээр нөгөө хаягдлах гарна те. Тийм. Тийм листийг аваад тэгэхээр тэрийг тухайн үед ер нь ихээр авч чадахгүй тэгэл багаар ав. Ер нь аяг цогцтой хэлээд байсан. Энэ болохоор одоо яг эсгүүрийн хэсэг. Эсгүүр хэсэг аа. За. Одоо энд ингээд хаалганыхаа нөгөө хавцсныхаа өргөнийг тааруулаад хэрцсэн. Одоо хэмжээ захиалгын дагуу өргөнийг нь тааруулаад энэ дээрээс зүсээд явна. Энэ болохоор манай лазер машин. За сайн байна уу. Намайг Бацангийн мөнгөрдөн гэдэг. За би энэ үлзий алгадаг компанид 2021 оноос хойш одоо хүртэл одоо ажиллаж байна. За миний ажлын мест маань лазер оператор гэсэн местэн дээр ажилладаг. За энэ местэн дээр ирээд би одоо бараг 2 жил болох гэж байна. За миний энэ ажилладаг машины маань нэр нь CNC машин, лазер зүсвэр. За энэ машин маань ямар үйлдэлтэй вэ гэхээр энэ машин маань 15 кВт-ийн 16 фарын даралтай хүчтэй компрессортэй хамтран одоо ийм зүсвэр хийдэг. За энэ машины давуу тал нь юу гэхээр 2012 онд үйлдвэрлэгдсэн. Ер нь үйлдлийн системүүд нь смарт. За энэ машины давуу талууд нь гэвэл өнгөт металл болон зузаан төмөрөг зүсэх чадвартай. За мөн наривчлалтай зураг болон наривчлалтай зураг дүрслэлийг бол алдлахгүйгээр зүсэх чадвартай. За хурдны хувьд бол давуу талтай. За 1 минутанд бол ер нь 1-2 метрийг зүсэх чадвартай. Хурдны хувьд бол 1-1.5 мм-ийн зузаантай төмөр дээр. За одоо энэ машин маань манай дээр хэрэглэж байгаа ихэнхдээ бол 1-1.5 мм-ийн зузаантай төмөр дээр зүсэлт хийж байгаа. За энэ машин маань үйлдэл маань энэ ашигаар болчих. Corel Draw гэсэн энэ текстэн дээр програм дээр ингээд хэсэг шууд нарийн зургуудаа гаргаад шууд зүрх боломжтой. Ийм давуу талуудтай. Тэгэхээр хүн хүссэн зургаа өгөөд төмөрн дээр сийлүүлэх боломжтой гэсэн үг шүү дээ. Тийм. Одоо ер нь хүссэн зураг болон хаяг реклам одоо юу гэдэг бүх дизайныг зүсэх юм чадвартай. Зурга зурж болно. Зургийн бэлтцээ ч өгөө шууд одоо палашаар ч юм уу бүлэгтүүдээр холбогдоод ингээд шууд явах боломжтой. За тэгвэл нэг магадгүй хаяг хийдэг газар ч юм уу те танахаар одоо ийм юм хийлгмээр байна гэх юм бол ирээд өөрчлөх боломжтой юу? Боломжтой. Ямар хүссэн зураг бүх юм зүсэх боломжтой. Өнгөт металл болон зузаан төмөр төр зүсэх боломжтой. Зөв. Одоогийн байдлаар бол манайх бол хүчил төрөгчийн хий залгаагүй байна. 1-5 мм-ийн зузааны төмөрийг зүсэх боломжтой байгаа. За энэ одоогийн энэ байгаа байдлын зүссэн төмөр бол ийм зузааны төмөрийг зүссэн. Хий залгаагүй байх та. Аим зузаан төмөр. За би танд одоогийн зүсэж байгаа зүсэлтийнх нь юуг нь харуулъя. За энэ машины маань ашигтай талбай бол 1.50-аас 2.5-ийн урттай төмөрөг зүсэх боломжтой. Давуу тал нь бас. Зөв. Энэ тэнглэг дээр очиогоо ингээд зайтай байх юм бол зураг маань буруу гарах бас эрсдэл байдаг. Болгоомжтой л ажиллах. За л гэж. За хурдны хувьд бол одоо энэ бол болцооны нэг 20 м хурдтай юм уундарч байна. Анд үйлдвэрлэгдсэн ер нь тал нь юу вэ гэхээр өнгөт металл болон зүсэх чадвартай. За өөр төрө Corel. За тэгэхээр энэ төхөөрөмжөөр ер нь өдөрт
Ойролцоогоор хэдэн одоо хаалга ингэж хийх вэ? За ер нь бол нэг хүн зүсгэд бол 100 хаалга бол дотор гадартаа зүсгэх юм. 100 хаалга уу? Вау. Тэгэхээр энэ төхөөрөмж танаа дахиад баг шиг үлээ тий? Тийм, манай энэ төхөөрөмж 2 байгаа. За 2 лазер хоёулаа зэрэг ажиллах юм бол ер нь бол 200 хаалга бол зүсгэх боломжтой. Вау. За тэгээд энэ Энэ юу вэ? энэ машин болохоор одоо энэ саяны одоо энэ хавтас ба штэ. За. Хаалганы самбарны гадрыг хийдэг. Энэ болохоор нөгөө хавтгах төмрөө энэ дэр тавиад оруулангууд одоо энэ төмрүүдээр ингэж дамжиж иргээд ингээ хэвлэгдэж гарч ирнэ. Одоо бид танд хэвлэгдсэнийг нь харуулъя. За одоо энэ машинаас гарч ирэхдээ хавтгах олсон төмөр маань одоо ийм хөвөлтэй болж гарч ирнэ гэсэн. Энэ хажуудлаа шүү дээ. Энэ хоёр хөвлөг. Тийм. Одоо хавцсныхаа хоёр талыг нийлүүлж энэ тэрэгэн дээрээ тавиад тэгээд дараагийн дамжлаараа. Энэ болохоор бас дараагийн айнаас адилхан. Энэ зүгээр туслах одоо нөгөө магнуурын туслах материалууд их хэсчдэг. Энэ болохоор одоо энэ бэлэн болсон нөгөө хаалганы рам ба шүү дээ. Арам за. Тий. Арам дээр одоо цоочны нөхөйг зөхөж гаргацаа. Ийм нөх гаргана гэсэн юм яриа. За. Тэгээд энэ ч ингээд харамтнуудаа одоо ингээд бэлдээд тавьсан байгаа. Энэ одоо ингээд дээшээ гаргаад хавцсандаа хийхэд бэлэнчсэн. Та хоёул дээшээ гарч үзсэн. Хараа яах вэ? Манайх юм хоёр ачааны лифттэй. Энэ лифт юм уу тий? Тий, ачааны лифт. Хоёул лифтээр гарсан юм уу? За тэгээ. За. Одоо ингээд саяны нөө бэлдсэн байсан хавцсан шүү дээ. Тэрийг одоо тэрэгтэйгээ төрж ирээд лифтэндээ оруулаад ингээд лифтээр гаргах нь шүү дээ. За. Тэгэхгүй бол ингээд шатаар зөөлгөлтэй шүү дээ. Хүндрэлтэй. Одоо доороос саяны бэлдсэн байсан хавцнуудаа одоо ингээд тэрэгтэй гаргаж ирээд тавьсан. Эндээсээ аваад одоо ингээд тагнаж бэлдээд зөв. Бод энэ болохоор ингээд хавцны яг хийж байгаа процесс нь одоо манайх үүргэлтэн бол одоо ийм чулуу хөнгөр хийдэг. Гал дулаан тусгаар хэлээ. Одоо ингээд эвдлийн ширээнүүд бол дандаа ингээд хавтас хийж байгаа. Хадууныхаа самбарыг бэлдээд одоо энэ бэлэн болсон нь бол энэ шүү дээ. Ийм болсон. За. Одоо тэгээд ингээд бэлдсэн хаалга маань ийшээ авна. За одоо дараагийн дамжлага арам нэмэ тий. Дараагийн дамжлага нь одоо энэ арамыг нэмэ. Энэ болохоор одоо нэг энэ саяны рам биш үү? Тий. Харопо сувж гаргадаг юм шиг. Одоо тэндээс нь харуулах. За. Энэ ингээд төмөр бэлдсэн одоо ингээд ард нь үлгчихэд. За. Тэгээд энэ машинаар ингээд одоо хаалганыхаа рамыг одоо ийм хавхад төмөр орно гэсэн үг аах тоо. Тэгээд энэ нь болохоор одоо хажуудлын хороо, тэр нь болохоор одоо босох гэдэг. Босох. Тий, хаалганы босох. Нуглаа нарай ондоо. За одоо ингээд энэ ингээд замдаа ингээд нүүд өмссөн ингээд хөвлөгдөд явдаг. За. Ингээд баг нуглагдаад явдаг. Багаар нуглаад юм шүү тий. Тэд нэг дор нуглагддаг байх тий. Тий, гинт нэг дор нуглагдахгүй шүү. Одоо ингээд нара тэнд ирэхэд юм ба. Одоо болнуудаараа дамжаад ингээд яваад юм гэсэн. Энэ дээр бүр хумигдаад ирж байна. Тийм ээ. Ингээд томогдаад. За тэгээд хамгийн сүүлд нэм. Тэгээд хамгийн сүүлд юм болж байгаа шүү дээ. Вау. Аюугай. Тэгээд ялгаа واخгүй энэ дээр бас хэмжээгээ өгөөд энэчнээс автоматар тастаад. За. Одоо энэ хоропны хэсэг рам хийж байгаа хэсэг дээр болохоор одоо тэнд болохоор Монгол гэрийн хоропыг хийж байна. Энд болохоор одоо юм захиалгын хаалганууд гэсэн үг. Одоо хэмжээгээр нь захиалсан хаалганууд. За. Одоо яг хийгдсэн хаалга маань ингээд бэлэн болсон байгаа нь одоо энэ шүү. Монгол үзүүлсэн тий. За. Одоо энэ хаалгууд ингээд хороплогдоод арамаа хийгээд ингээд болцсон гэсэн. Одоо энэ ингээд дараагийн дамжлагаар явна. Одоо ингээд хороплогдсон хаалга маань одоо дараагийн дамжлага үеийг цоочон дээр ирсэн. За цоочон дээр.
За ингээд цоожоо ухаад бэлэн болсон хаалгануудаа энэ чинь одоо бодоход өнгөөр нь ядарч тавина гэсэн. За. Ядарч хураагаад дараагийн домтон хамгийн эцсийн домтон бодгон дээр ирсэн. Эцэг нөө. За. Энэ болохоор бид нар юу гэдэг? Одоо нэг канвер дээр болохоор ийм хавцаа деталууд явж байгаа шүү дээ. Тий. Хаалганы хавцаа одоо хороо биш юм. Босоо хавцаа детал. Тэр чинь канвер дээр орж багтахгүй одоо авар хэмжээ томтой ч юм уу. За. Эсвэл хэлбэр дүрсэн үеийн бөөрийнхээ том дөрвөлжин ч юм уу. Тиймэрхүү юмуд энэ ч боддог байхгүй. Туслан боддог. Тий, туслаа боддог юм бодгийг. Энэ болохоор ерөнхийдөө гар аргаар бодцоо. Саяны процесс бол одоо хуучин будгаа солиод будгаа сольж байгаа процесс нь будыг солиход ерөнхийдөө манай энэ өөрөө тийм хурдан солих системтэй болохоор 15-20 минут зарцдаг. Хаалга нь одоо яг хойноос орцсон байна. За. Одоо юмнуудаа шалгаад Өнгөрөөдөө шалгаж байна. тий. Одоо төхөөрөмжөө шалгаад чеклээд тэгээд будгаа ихлэхэд бэлэн болчихсон гэсэн. Өөдөөс бол бодог гарч ирэхгүй гэж цаашаа аюу сайн сорж байгаа сте. Тийм ээ тий. Наашаа нэг тоос орж ирэхгүй. Энэ ингээд доошоо сорчихж байгаа байхгүй. Энэ гадналтай их тоостой байгаа цэвэрлэхийн хувцас манайхан нөө буруу цэвэрлээд гадагшаа үлээчээд байгаа. Тэрнээс ууд нь бол гадагшаа нэг тоос гарч ирсэн. Өөрөө бол ямар ч тоос яд өгнө шүү дээ. Даашаа гарч. Одоо ингээд нөө хаалга маань ихний хаалга маань будагдаа гараад ирж байгаа шүү дээ. Тэгэхээр одоо эндээс сууха хадах хэрэгтэй. За. За. Одоо эндээс ингээд гарац нэмэх хоёул жоохон бүлээч. За. Тэгээд температура эндээс шууд кино явчихдаг байхгүй. Газ дуусчих шүү дээ. Газ дууссан бол шууд энэ дээр алдаа заагаад дотор дуурна. Тэгээд авах юм байна тий. Канверын зам маань будагцсан хаалга маань энтлийн замаар орж ирээд За. ингээд энэ дотор тойроод Нэг бүтэн тойроод буцаад гардаг. Энэ гард юм биш үү тий? энэ болохоор доороос халуун агаар үлэн. Доорх нь өнөө түрүүний 100 байсан шүү дээ. Тэн дотор ч тогтмол 220 градусыг барьж идэг байхгүй. Яа. Тэр 220 градус агарыг яг энэ хоолоогоор дээшээ үлэн. Яа. Тэнгүүт энэ ч одоо ингээ газрын төвшнөөсөө дээшээ угаастай. Гарч байгаа юм. Тийм ээ. Газрын төвшнөөс дээшээ. Яг энэ хэсэг чи одоо ингээд энэний төвшнөөс дээшээгээ байнгын 200 градусаар барьж байгаа гэсэн үг. 210 градусыг амар халуун шээ. Тэгээд 210 градустай ингээд явах хугацаагаа тааруулдаг байхгүй. Одоо энэ дотор 15-20 минут ч юм уу те. Эсвэл 20-30 минут жоохон юм
хаалганыхаа бүтцээс хамаараа 100 юм уу? Тийм бол одоо 20-30 минут энэ дотор явах хэрэгтэй. Тэгэхээр камерынхаа хурдыг удаа явуулаад Таны одоо анх ажилладаг байсаас чи бүр юу хэд дахин илүү төвшөлтөд байжсэн. тий. За ингээ бидний хэрэгэлдэг хаалга ийм олон шат амжилтлагатайгаар бүтдэг байх нэ. За одоо хамгийн сүүлийн шат амжилтлага үлдсэн байна. За эхнээс нь товчхон та бүхэнд нэг тайлбарлаж өгье. За энэ том караны тусламжтайгаар энэ бэлдсэн хувилсан хавтангуудаа оруулж ирээд зөөдөг байх нэ. За тэгээ зөөж авчирж ирээд задлаад за тэгээ хэмжээгээр нь тасдагчин дээр тааруулнаа. За тэгээ тасцсангуудаа бас хэмжээгээр нь тааруулж хэрчдэг байх нэ. За тэгээд энэ хэрчсэн хавтангаа дараагийн дамжлага нь лазерын төхөөрөмжн дээр цонхныгоо хэмжээгээр цоолдог байх нэ. За энэхүү цоолсон хавтангийнхаа дараагийн дамжлага нь за энэхүү харагдаж байгаа урт төхөөрөмжөндөө хийгээд за энэ хоёр талыг нь ийм ховил үүсгэж нугалж өгдөг. За тэгээд араамд нь бас ингэж цоожных нь нүхийн тааруулж цоолж байна. Бас хоропыг нь бас хийж байна. За тэгээд дээшээ гараад ерөнхийдөө бол захиалагч байгаа хүссэн хэмжээний хаалгыг тасдаж, гагнаж тааруулж байна. За хаалгандаа бол мэдээж тоторлогоогоо хийгээд гагнаж байна. За хороп араамнуудыг бас энэ үсэрч гагнаж байна. За тэгээ энэ харагдж байгаа ажил нь нугаснуудыг нь бас гагнаж байна. За дээрээ ийхүү бэлэн болсон хаалгануудаа доош нь дахиж буулгаад хаалганы нуус, хаалганы цоожны нүхнүүдийг тааруулж цоолдог байх нэ. За энэхүү дараагийн шат амжилтлага нь мэдээж будах байгаа. За тэгээ хуурай будгаар будсны дараа 15 минут 200 градусаар ингэж халаадаг. За тэгээ хамгийн сүүлийн шат амжилтлага бол ирзэн байж байгаа. Мэдээж энэ зөөлөвч ирзэнүүдээ маш сайн нааж тааруулах хэрэгтэй. За тэгээ нуусныхаа шингэнийг бас хийж байна. За тэгээд мөн бас нугсандаа таарах тохирсон юм шайв шиг юм хийж байна те. За тэгээ ер нь бол нугсандаа ингэж хийгээд за одоо хамгийн сүүлийн шат амжилтга нь бас юу вэ гэвэл хаалганыхаа цонхыг шилийг шилэлж байна. За ингээд бол ер нь бол хаалганууд маань 100% бэлэн болсон байна. За бэлэн болсон хаалгануудаа ачаад хүргэлтэнтэй гарч байна. За ингээд жолоочд маань ажилчид маань өөрснөө хөрвж өгөөд бас тэр хаалгануудаа хөсөж өгдөг гэсэн. За ингээд та бүхэн хаалга бүтэх бүх үйл явцыг нэг нэгэнгөө сайхан харлаа. За өдрийн хоолтой танилцъя, таалагдсан. За хүмүүс бол чөлөөтэй ингээд хоорондоо дац тоглоод шидэлцээд ингээд ажилчид нь теннис тоглодог. За энэ өдрийн хоол бол надад үнэхээр их таалагдсан. Өглөө цай өгнө, өдөр нь ийм гоё амттай. Нэгдүгээр хоол, хоёрдугаар хоол өгд юм элэ. Яа вау. За сайхан хоол. За сайн. За. Бро. Ахарч. Одоо энэ 10 ингээд тэр хоол идэх байгаад ирлээ. Хоол бол хоолны амтлал үнэхээр их юм гоё амттай байлаа. За энэ болохоор манай ажилчтай амралтын өрөө. Вау. Цайны цаг маань 12:30-аас 1:30 хүртэл амарна. Тэгээ тэр хоорондоо бол эндээ унтаж амарцгаагаад За ингээд сайхан унтаж амарх өрөөтэй ийг үлдэн анх удаа авчих. халахны талаар нь. Тэгээд ажилчтай Энэ ажилтаа зүгээр өгч байгаа юм тий. Налгаж тавьчих. боддог. За баярлалаа. Ингээд бичээл дараа асуулж байгаа шүү дээ. Та тэгээд За энэ ингээд бүгдээр ажилчтай машин уу? ихэнх нь ажилчтай биш. Ихэнх нь ажилчтай машин баг тий. За ингээд нэг жоохоо суух яар цаг гарлаа. Тэгээд ямартай ч ажлын байртай танилцаад тэгээд энэ шат амжилтуудыг хараад бүр энэ бүхнийг яаж ингэж гоё бүтээсэн юм болов гэж бодлоо. За тэгээд манлайх маань бас ингээд 6 дахь жилдээ одоо ажиллаж байгаа. Тэгээд одоо энэ хугацаанд бас одоо компаниас те манлайхад бас ингээд тусал дэмжижсэн ч юм уу, уран болж исэн зүйлийнхэн талаар бас яриул те. Бэлгүй яах вэ? Одоо ингээд шин залуу ажилчтай, шин залуу зэгс одоо ингээд ажилд ороод доктор сурчлалтаа 6 сараас дээш ажилласан байх юм бол зээл тусламж бас авч болдог байхгүй. Тийм үү. Тэг компаниасаа. Ингээд хэрвээ машин авахаар л ихэд одоо заавалчгүй банк усаар дамжуулаад ингээд хүү төлж авахаар одоо ингээд тодорхой хэмжээний хувийг нь өөрөө гаргаад үлдснийг нь ингээд компаниасаа ч юм уу зээлж бол. Тэгээ буцаагаад мэдээж цалингаас хүүгүүд төлөө явчихна. Хүүгүй юу? Тийм. Өө за ямар гоё бэ.
Би одоо 3 жилийн өмнө юу хийсэн. Компаниас хашаа биш авахулаад. Оо за. Тэгээд мэдээж хүүгүү төлөөд одоо бол зээлийг дууссан. Одоо банк бус ч юм уу тийм хүүч ямар өндөр байлаа та одоо банк бусаар магадгүй бол 2 дахин мөнгө төлж Тий. авах шүү дээ тий. Тийм. Манлах маань те одоо компанийнхаа одоо ачаар гэх юм уу одоо ингэ тусламжаар бас аюу гой хашаа байшинтай болсон байна, машинтай болсон байна. Тэгээ энэ боломжийг бас хангаж байгаа компаниас би өмнөөс нас аюух баярлаад байгаа. За тэгээ манай контент маань дуусахад одоо төгсөн байна. Тэгэхээр одоо хамгийн сүүлийн үгийг за хамгийн нэгдүгээр бас гэр бүлтэй хандаж хэлэх үг. За тэгээд ажиллаж байгаа хамт олондоо хандаж хэлэх үг. За тэгээд магадгүй энэ ажилд тийм ээ шинээр одоо орохыг хүсэж байгаа тийм залуучууд байх юм бол тэд нар бас хандаж хэлэх үг. За тэгээд үзэгчтэй хандаж хэлэх үг гэдэг ингээд дөрвөн зүйлийг танаас хэлээч гэж гож байна. За гэр бүлийнхээ хувьд бол мэдээж би та нарт л хичээж байгаа шүү. Хайртай шүү л гэж хэлээ. Дөрөв хүнтэйстэй да. Тий. Хамт олонныхоо хувьд бол манай хамт олон бол мэдээж эвсэг ихэнх залуучууд байгаа. Ер нь бол хоорондоо их сайн ойлголцдог. Тэгээ хамгийн гол манай хамт олон бүтээмж маш өндөр. Тэгэхээр бид нэр сэтгэлээ одоо ингэж хий гэсэн сэтгэл нийлж чадж байна л гэсэн үг. Тийм биз дээ шүү дээ. Тийм болохоор бүтээмж үлдээж сайн байх байх. Тий. Тэгэхээр хамт олондоо бол би цаашдаа илүү их хичээж бүр ихийг бүтээхийн төлөө хамтдаа. Мэдээж компани хөгжиж бид нар бас дагаж бидний одоо сурч хөгжих одоо мэдээж хувь хүнээ хөгжүүлнэ шүү дээ. Бид нар өөрсдөө дагаад сурч хөгжин бидний боломж олцооч гэсэн хамт дэвшлэн тийм биз дээ. Тэгэхээр хамтдаа илүү хичээцгээе л гэж хэлээ та. За. Одоо тэгээд магадгүй шинээр сонирхож байгаа хүмүүс байвал те таны ажилд орох юмсан гэж сонирхож байгаа хүмүүс байвал тэднэрт хандаж хэлэх үг. Бас одоо ийм сэтгэл зүйтэй орвол зүгээр шүү гэдэг ч юм уу те. Шинээр орохыг хүсэж байгаа хүмүүст бол заавал ч мэрэгжил туршлага гэж шаардахгүй. Хий бүтээ гэсэн сэтгэлтэй хүмүүс юм бол аль шатнаас нь сургаад авч болно. Хамгийн гол нь ирээд сахилга баттай ажиллаа таслахгүй ингээд ажиллаж чадна гэсэн юм байх юм бол сургаад авна. За тэгээд үзэж байгаа үзэгчдээ хандаж хэлвэл. Энэ үрдэл хамт байсанд баярлалаа. Тий. За тэгээд үнэхээр бас эхнээс нь дуустал энэ хүртэл хамт үзсэн үзэгчдээ та бүхэндээ маш их баярлалаа. За тэгээд манлахынхаа бас гэр бүл тэгээд ажил албанд нэрсэндээ өндрөөс өндөр амжилт хүсье өрөөй. Магадгүй энэ газар ирээд ажиллахыг хүсэж байгаа хүн байвал хүний нөөцийн албар руу холбогдоод ажлын нээлттэй ярилцлаганд ороод ажиллаарай гэж та бүхэндээ зөвлөж байна. За энэ удаагийн контент маань үүгээр өндөрлж байна. Тэгээд дараагийн Human Story сонирхолтой контентаараа уулзлаа. Төр баярлалаа. За